За яг үнэндээ анх гарын үсэг зураад орж ирээд дараа нь одоо өнөөдрийн байгаа жим болон өнөөдрийн байгаа байдлыг бодох юм бол би яг ийм үр дүн гарна гэж бодоогүй. Яагаад тэгэхээр арай л за би нэг тэр хавцаал болчвол болох бах та гэдгийгсэн чинь амар олон жил хараагүй тоо жин дээрээс харсан. Энэ бол миний хувьд бол амар тийм гоё. Тэгээ бас шокны амар гоё өөртөө урам зориг авч чадсан. Ер нь бол санснаас илүү үр дүн гарсан. За ёстой нэрээ нэг юм миний хувьд бол яг нэг тийм хагас цэргийн юм шиг байлаа. Яагаад тэгэхээр өглөө босох цагийн хуваар, өглөөний цай шал өөр, тэгээд идж байгаа хоол, тэгээ сахилах бат, найз нөхдийнхөө төрсөн өдөрт очиж чадахгүй баяр ёслолтой хамт өмнөх байсан юмнууд байхгүй болж байгаа. Энэ бас сэтгэл зүйн сорил байхгүй юу. Тэгээд тэр сэтгэл зүгээ удирдах ингэж сахилах бат гэдэг зүйлийг маш их мэдэрлээ. Цаашдаа ч гэсэн амьдралдаа бас сахилах баттай байх ёстой. Сахилах баттай байснаар амьдрал ямар гоё эерэг өөрчлөлтүүд гардыг те. Тэрийг биеэрээ амсаа явж байгаа учраас мэдээж аль болох энийг хэмнэлээ алдахгүй цаашдаа ингээд үргэлжлүүлээд гоё одоо амьдралдаа үр хөвгттэй те ингээд хөвшил болгоод явах хэрэгтэй юм байна гэж бодсон. Одоо ганцхан асуудал. Тэр нь болохоор нөгөө амар сайн халсан, нөгөө амар өөхтэй удцсан байсан гидс маань яг юм бэлцэнхай гурил шиг болсон. Одоо ингээд арьсан ингээд унжаад тэгээ дотор нь бол нөгөө тэр амар хатуу өөхнүүд нь бүр нэлээд багассан гэсэн. Тэгэхээр одоо тэр унжсан гидсийг л одоо тэр нэг юм гурил шиг гидсэл маш сайн чангалах хэрэгтэй тасгалаараа. Тэгээ тэрэнд мэдээ жоохон цаг хугацаа орно гэсэн. Гэхдээ яг ингээд гидснийхаа таталт маталтаа сайн гэдэг юм бол баг багаар ингээд татал. Буцаал ингээд пүн гэж л болохгүй. Тэгэх юм бол буцаад сунж штэ дүүргэлтэй хийж штэ болохгүй. Пенал дээрээ бүгдээрээ маш гоё үзэсгэлэнтэй болоод ирэх бах. Тэгээд тэрийг хараад амар бахархаад би бинийгаа хараад амар бахархах бах. Эхнээс ахуулаад маш их чин хаяад нүдэн дээр өөрчлөлтүүд гарч байгаа учраас өөр ирэхгүй бахархах сэтгэл төрн. Яагаад тэгэхээр бид нар өөрсдөө яг тэрийг хамтдаа давж байгаа учраас хамгийн их мэдэрч байгаа учраас би бинийгаа хараад яг тэрийг амар одоо юу гэх юм бэ? Би нэр амар бахархах бах. Зургуулаа би биний лүгээ харж агаад гоё хувцастай, гоё үзэсгэлэнтэйгээр амьдралын хамгийн тод өдрүүдийн нэг байх бах гэж бодож байна.